Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай, сүрэг дарган сайхан зүсцааж байна уу? Төмний студийн уран бүтээлч толон Монголын үндэсний эх орон телевизтэй хамтран Төв ангийн баян өнжүүлсэн минутаг уралдаан зохиогох энэ сайхан газар жилүүр уламжлуулгын зохион байгуулагдаг уралдаан зохионы хадаг баяр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За энэ хүү баяр цэнгэл наадмыг Төв ангийн баян өнжүүлсэн засаг даргын намын газар мөрөн спорт уяжтын холбоо за өмнөх жилд нь одоо их насны мөр төрүүлэгсэн уяажтай хамтран их одоо зохион байгуулдаг. За тэр сайхан нандин уламжлалын дагуу өнөө жилийн энэ 2018 дугаар оны уралдаан зохионы баяр цэнгэл наадмыг Төв ангийн сэргэлэн сумын угуул Монгол улсын алдарт уяаж сам дундүй хэрлэн за мөн одоо Өвсгөл ангийн мөрөн сумын уяаж дорд далайн дайн нэмд нар бол одоо Төв ангийн баян өнжүүл сумын засаг даргын намын газар мөрөн спорт уяажтын холбоотой хамтран амжилттай сайхан зохион байгууллаа. За бэлгийн удирдлагын доотлын 17 дугаар жарны нөхөрсөг хэмээх шороо нохой жилийн зуны тэргүүн улагчин могоо сарын шиний 25-ны бэлэгдсэн өдөр буюу 2018 дугаар оны 6 дугаар сарын 8-ны өдөр энхүү уралдаан зохионы уламжлалт баяр цэнгэл наадам хурдан их насны мөрдийн уралдаанаар амжилттай сайхан зохион байгуулсныг Төмний студийн уран бүтээлч толон төмөн олон үзэгчтэй охиндоо энхүү бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн болжээ. За энэ цаг мөчид бол одоо уралдахаар ирсэн уяачид хурдан хурд төлөмөрдөө бүртгүүлж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За Дундгой аймгаас бол одоо олон уяачид хүрэлцэн ирсэн байгаа харагдлаа. Дундгой аймгийн Адаа Цэвсүмийн аймгийн алдарт уяаж Хоёрбаатарын Дорж Чорол Лавгжив гээд ах トゥ хоёр уяаж одоо хүрэлцэн ирсэн байна. За мөн одоо Дундгой аймгийн Эрдэнэт сумын аймгийн алдарт уяаж Сумын зам Дондвын гамбат одоо ирсэн байна. Дундгой аймгийн Хул сумын аймгийн алдарт уяаж Жаргал сайхны Эрдэнэ төгсөөс одоо Дундгойн Хул нутгаас одоо хоёр их насны мөртэй өнөөдрийн баяр цэнгэл наадмыг мөн одоо зорж ирсэн байгаа харагдаж байлаа. За Төв ангийн баян өнжүүл Алтан булаг сэргэлэн зэрэг сумдаас одоо уяачаад хурдан хурд төлөмөртөөгөө хүрэлцэн ирсэн Дундгой аймгийн Дэрэн зумаас одоо уяаж хүрэлцэн ирсэн байлаа. За уралдахаар одоо бүртгүүлсэн мөрний одоо тооны хувьд хэдийгээр зөөхөн гэлээ чанартай чансаатай ийм одоо сайхан баяр цэнгэл наадмыг Өвөр хангай ангийн баян гол сумын угуул Төв ангийн сэргэлэн сумын харьяат Монгол улсын алдарт уяа сам дундүй хэрлэн болон Өвсгөл ангийн мөрөн сумын харьяат дорд далайн дайн нэмд нар бол одоо Төв ангийн баян өнжүүл сумын засаг даргын намын газар мөрөн спорт уяажтын холбоотой хамтран амжилттай сайхан зохион байгууллаа. За учир нь бол одоо 2017 онд энэ уралдаан зохионы баяр цэнгэл наадам хаврын дэргүүн сард одоо зохион байгуулагдаж за Монгол улсын алдарт уяа сам дундүй хэрлэнгийн уйсан дорд далайн дайн нэмдийн хурдан хонгор адраг бол одоо түрүү магнад хурдалж байсан ийм одоо сайхан төвхтэй. За улмаар бол одоо энэ уралдаан зохионы шилжин явах цом хадаг наадам бол одоо Төв ангийн сэргэлэн сумын Монгол улсын алдарт уяа сам дундүй хэрлэн болон Хөвсгөлийн мөрөнгийн дорд далайн дайн нэмд нарт одоо шилжин ирж за энэ жил энхүү 2018 дугаар оны 6 дугаар сарын 8-ны өдөр Төв ангийн баян өнжүүл сумын уралдаан зохионы уламжлалт баяр цэнгэл наадмыг хурдан их насны мөрдийн уралдаанаар зохион байгуулж байгаа нэ. За ингээ газар сууларсан 20 хурдан түмэн нэхүүд одоо бүртгүүлсэн байгаа. За 20 мөрийг одоо үзэгчтэй охиндаа бас танилцуулах зүйтэй баха. Дундгой аймгийн Адаа Цэвсүмийн уяаж Очир хүрээ хурдан ярмар 10 номертой, Төв ангийн Алтан булаг сумын уяаж Отгон Баатарын хурдан хулмар 60 номертой, Төв ангийн Өндөр Ширээ сумын Дарь сүрэнгийн хурдан зэрдмэр 25 номертой, Алаг мөрөн 13 номертой, Дундгой аймгийн Хул сумын аймгийн алдарт уяаж Жаргал сайхны Эрдэнэ төгсгийн хурдан бормор 48 номертой, Жаргал сайхны Эрдэнэ төгсгийн үйсэн Өмнөг аймгийн Цогцлын сумын Хүүгийн Дүмбэрийн хурдан бормор 24 номертой, Төв ангийн Баян өнжүүл сумын Буян Дөржийн хурдан хурмар 52 номертой, Дундгой аймгийн Дэрэн сумын уяаж Сосромын од гэрлийн хурдан зэрдмэр 49 номертой, Улаанбаатар хотын хан уулдургийн уяаж Мягмар сүрэнгийн Алтан очрын хурдан лагалмар 48 номертой, Төв ангийн Алтан булаг сумын Бачргалын хурдан бормор 45 номертой, Баян өнжүүл сумын уяаж Аравдан дөржийн хурдан Тэрмөрн 54 номертой, Хулмөрн 68 номертой мордсон байгаа. За мөн одоо Төв ангийн Баян өнжүүл сумын аймгийн алдарт уяаж Төгс хоёрын хурдан цагаамар 78 номертой, Улаанбаатар хотын уяаж Амар жаргалын хурдан хулмар 81 номертой, Хөвсгөл аймгийн мөрөн сумын дорд далайн дайн нэмдийн хурдан номер 43 номертой, Баян өнжүүл сумын харьяат Адаа Цэвсүмийн аймгийн алдарт уяаж Хоёрбаатарын Дорж Чорлын хурдан Ногооморн 46 номертой, Хулморн 47 номертой, Буурлморн 91 номертой мордсон бол Төрсөндөө аймгийн алдарт уяаж Лавгживийн хурдан Ногоомор 92 номертой, Дундгой аймгийн Эрдэнэт сумын аймгийн алдарт уяаж Дондвын гамбатын хурдан Хулмор 56 номертой тус одоо бүртгүүлээд мордсон байна. За ингээд газраас дугларсан 20 хурдан мөр одоо бүртгүүлсэн Төв ангийн сэргэлэн сумын харьяат Монгол улсын алдарт уяаж сам дундүй хэрлэн бол одоо өөрийн унган том адуугаар бас одоо ивент хэвхэн байж байгаа бол Хөвсгөл ангийн мөрөн сумын хурдан халуумартай хурдан хэрмөрөн жавхлан ширгийн хурд уралдаанд аяр гэдэг үжсэн дорд далайн дайн нэмд уяаж бас одоо мөнгөн шагналаар одоо шагнаж урамшуулж байгаа. За ингээд энэ наадмыг бас одоо ивент хэвхэн зохион байгуулж байгаа. Монгол улсын алдарт уяаж сам дундүй хэрлэн бол одоо дан азрагын адууны амжилтаар Монгол улсын алдарт уяаж чимээг эрхэм сайхан алдрын дэрэг төрсэн ийм одоо хүн байгаа гэдгийг үзэгчтэй авах мэднэ. Өвөр хангай ангийн
аймгийн Баянгол сумын угуул за 8 дугаар сарын дундуур бол одоо өөрийн төрөлх нутагт Өвөрхангай аймгийн Баянгол суманд алдарт бие цолныхоо медаль баяр зингэл наадмыг бол одоо албан ёсоор зохион байгуулахаа энэхүү уралдааны үеэр одоо зар түгээхийг бас одоо дамжуулсныг үзэгчтэй охин наадамчин болон уяачилсан уламжлахад бас одоо даатай байна. 8 дугаар сарын дундуур Өвөрхангай аймгийн Баянгол суманд Монгол улсын алдарт бие сан дүндүү хэрлэнгийн алдарт бие цолны медаль баяр зингэл наадам их насны мөр болон хурдан дагны уралдаанаар зохион байгуулагдана гэдгийг албан ёсоор үзэгчтэй охинд бас дуулгая. За ингээд уралдаан зохионы уламжлалт баяр зингэл наадмын хурдан их насны мөр гарааныхаа зурхаагаас эргэхэд бэлэн болсон байгааг үзэгчтэй охин харж байна. За энэ баяр зингэл наадмыг Монгол наадмын аврын урайндор одоо нэгдэгдсэн Монголын мөрөн уралдааны уламжлалт шинжилгээ хөтөлбөрийн хамт олон бас хамтран одоо гардан зохион байгуулж байгаа гэдгийг дуулгах нь зүйтэй. За Төв ангийн Баянгол сум гэдэг бол эрдээр үеэсэн бас эрдэм төгс уяачид эрдэн турдан хурц үлэг мөрдөөрөн алдартай юм одоо сайхан нутаг байгаа. Ардын дөрөв их үе зингэл нааданд олон мөр харигдад төрүүлсэн нутаг бол Төв ангийн Баянгол сум байгаа. Монгол улсын мандаа бай чой тухай хурдан харлаг мөр хатангаагийн халдсан мөр за орчидөө Төв ангийн Баянгол сумын нутаг уралдаан зохионы уламжлалт баяр зингэл наадмын хурдан их насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан аргаж газраас үлдэрсэн 20 хурдан хяндас түмэн ахууд инхүү гандар үн дуураа газар өмбөртөн энэ Баянгол нутгийн тэнгэр дээр алтан доосон өргөж байна. Дунд ангийн Атаацэг сумын хугад Баянгол сумын харьяат ангийн алдарт яаж Хуйгбаатарын дөржирлээ хурдан харногоомор хамгийн ард талд нь гараад ирсэн бол тэр цаа талд нь яваадгаа сайхан цагаамар Сүхбаатар ангийн халдсан сумын Бачргалын чулуун батны хоног гадуу дунд ангийн хол сумын ангийн алдарт яаж жаргал сайхан эрдэнэ төслийн хурдан цагаамар гараад ирсэн байна. Харногоон зоон өмнөдөө ягаан авцтай өгөхөдөө сайхан хээрмөр гараад ирсэн Төв ангийн Баянгол сумын 10 дөржийн хурдан хээрмөр нь гарч ирсэн бол өнгөн дээр нь ахаад холмор нь гараад ирсэн байна. Харногоон цээжнэтэй сайхан том зэрдмөр одоо энэ хамгийн наадлаар урьжлаад байгаа. Төв ангийн өндөр ширээсмийн Дарисрынгийн хурдан зэрдмөр байна. Дундгой ангийн нарны хөлөг мөрөн спорт уяачдын холбооны дэргэн ангийн алдарт яаж Тэвэл Содмын ангуугийн хурдан холмор гарч ирсэн бол за ингээд өнөөдрийн хөрийн зингэл наадмын хурдан их насны мөрдийн уралдааны өнгөн дээр Төв ангийн алтан булаг сумын яаж Отхон баатрын хурдан холмор гарч хөтөлжээ. Ам хөзөн дээр Өмнө ангийн Цогцын сумын ангийн алдарт яаж Хүүгийн нүмбэрийн хурдан мормор байна. За Төв ангийн өндөр ширээсмийн Дарисрынгийн хурдан зэрдмэр араас ирээд одоо залгаж байгаа харагдж байна. За талтан Дунд ангийн Атаацэг сумын ангийн алдарт яаж Хуйгбаатарын лагж буй хурдан харногоомор байгаа. Арын хэдмэрнийх нь өнгөн дээр Төв ангийн Баянгол сумын ангийн алдарт яаж төгс үеийн хурдан цагаамар гараад ирсэн уршилж байгаа. Мөн одоо Төв ангийн Баянгол сумын уяач 10 дөржийн хурдан хулмөр хээрмөр хоёр нь хоёулан бос одоо гараад ирсэн байгаа. Энэ хэдмэрний хамгийн цаа талд нь бараан цэжнэтэй сайхан загалмөр уршлаад байгаа. Улаанбаатар хотын хан уулдургийн уяач Мегмар сүрэнгийн алтан өчрийн хурдан мормор гарч ирсэн байна. За Дорнод ангийн Оногон адуу Мегмар сүрэнгийн алтан өчрийн хурдан мормор хамгийн цаа талаар нь гараад ирсэн уршилж байгаа. Төв ангийн алтан булаг сумын Отхон баатрын хурдан холмор өнгөн дээр Дунд ангийн хол сумын ангийн алдарт жаргал сайхны эрдэнэ төгсөө явж хөрлөж байгаа. Өмнө ангийн Цогцын сумын ангийн алдарт яаж Хүүгийн нүмбэрийн хурдан мормор ам хөзөн дээр гараад ирсэн уршилж байгаа. За тасарсан хэднэмрийн ард тал дээр бол одоо Дунд ангийн Дэлгэр хангай сумын хугал нарны хөлбөрийн спорт уяачдын холбооны дэргэн ангийн алдарт бай Цэвэр Содмын ангуугийн хурдан холмор Төв ангийн Баянгол сумын ангийн алдарт бай төгс үеийн хурдан цагаамар арын хэднэмрнээс тасараад тасарсан хэднэмрийн ард тал дээр зарлаглаа. За Хэнжи ангийн Баянгол сумын Дамин сүрэнгийн Батгтын хоног гадуу Хөвсгөл ангийн мөрөн сумын Дордолын нэмдийн хурдан халиумөр энэ хэднэмрийн өнгөн дээр Дунд ангийн хол сумын ангийн алдарт бай жаргал сайхан эрдэнэ төгслийн хурдан цагаамар ард тал дээр нь энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан холмор 15 он Дунд ангийн эрдэнэ далай сумын бэс ингээд наадан морин зөөлөн дөрүүлсэн Дундгой аймгийн эрдэнэ далай сумын 30-гийн хөндийгөр нутагтай ангийн алдарт бай сумын зам Донномын амбаттын хурдан холмор байна. Дундгой аймгийн Атаацэг сумын Монгол улсын алдарт бай Дулан юуны дачлалыг агсны ажгүй ангийн алдарт бай Хуйгбаатарын дөржирлээ хурдан харногоомор хамгийн ард талд нь байгаа. Төв ангийн Баянгол сумын уяач 10 дөржи одоо хурдан хээрмөр холмор хоёр нь хоёулан энэ хэдмэрний өнгөн дээр бас одоо сайхан гараад ирсэн. Арын хэдмэрнийх нь өнгөн дээр Дундгой аймгийн Атаацэг сумын очир хургийн хурдан хээрмөр байна. Атаацэг сумын ангийн алдарт бай Хуйгбаатарын дөржирлээ хурдан хөхбөөрмөр нь гараад ирсэн бол тэр цаатлаар Төв ангийн өндөр ширээсмийн Дарисрынгийн хурдан алгамар гарч ирсэн бол ахиад талд нь одоо Төв ангийн алтан булаг сумын Бачргалын хурдан хөхбөөрмөр гарч ирсэн уршилж байгаа харагдлаа. За ингээд ахиад өнгөний хэдмэртийг одоо сайхан харуулъя. Эрдэнэ сумын ангийн алдарт бай Донномын амбаттын хурдан холмор хамгийн ард талд нь байгаа. Өнгөн дээр нь бол одоо Төв ангийн Баянгол сумын 10 дөржийн хурдан холмор байна. Дунд ангийн Атаацэг сумын угуул Баянгол сумын ангийн алдарт бай Хуйгбаатарын дөржирлээ хурдан харногоомор өнгөн дээр нь 10 дөржийн хурдан хээрмөр энэ хоёр мөрний наадалд нь Дунд ангийн Дэрэн сумын ангийн алдарт бай Мандрагийн сусар урмыг Одгөрлийн хурдан зэдмэр гарч ирсэн байна. За цаа талд нь Төв ангийн Баянгол сумын Буян дөржийн хурдан зэдмэр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна.
За Түвэнгийн Баянган сумын уралдаан зохионы хоёр зингэл наадмын хурдан их насны мөртийн уралдааны үзүүр тал нь одоо сайхан бүгээрсэн байгаа харагдж байна. Гурван бормор өнгөн дээр гараад ирсэн байгаа. Хошуулдаа байгаа борморууд одоо Дунд Баянгийн хот сумын ангин алдарт бай жаргал сайхны эрдэнэ төгсгийн үе хурлуулж байгаа хүүгэн дүмбэрийн бормор юм байгаа юм. За Хэнтэй аймгийн Баянган алдарт сумын Данилын сүрэнгийн бат төгсгийн хоног адуу Хөвсгөл аймгийн мөрөн сумын Дордолын дэйнэмдийн хурдан халиумөр өнөөдрийн хоёр зингэл наадмыг одоо ивент тэтгэн зохион байгуулж байгаа Монгол улсын алдарт бай сан нөндөө хэрлэнгийн үе хурлуулдаг Дордолын дэйнэмдийн хурдан халиумөр юм байгаа юм. Энэ хэдмэрний хамгийн наадалтан Дунд Баянгийн дэрэн сумын нэр туяаж Мандрагийн өө Сосрормын өдгөрлийн хурдан зайрдмар гараад ирсэн. Цаад алдан Төв аймгийн Баянган сумын Буян дөржийн хурдан зартай зайрдмар мөн одоо гараад ирсэн уршилж байгаа Дунд Баянгийн Адаа зах сумын ангин алдарт туяаж Хоёрбаатарын дөрж орлын хурдан холмор за төрсөндөл хавж уухийн хурдан харамар айргийн дөрвдөр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Өнгөн дөрийн бол одоо Улаанбаатар хотын хан уулдургийн уяаж Мянгамсрынгийн алтан очрын хурдан бормор гараад ирсэн уршилж байгаа. За морныхан бол одоо Мойко гэдэг нэрээр нь хандахгүй сайн мэднэ. Сүүлийн жил одоо 5 жил завсаргүй уйсан хүлгэн төв зингэлгэд цоллуулж байгаа ийм одоо залуухан сайхан уяаж бол Улаанбаатар хотын хан уулдургийн уяаж Мянгамсрынгийн алтан очр гэдэг залуу байгаа. За ам үзүү айргийн урав дээр бол одоо Дунд Баянгийн нарны хөдөлмөрийн спорт уяажтын холбооны тэргүүн ангин алдарт уяаж Цэвэр Содмын ангуугийн хурдан холмор 2 жилийн өмнө Дунд Баянгийнхаа баруун бүс дэлгэр хангийн уулын дахлаг нааданд одоо түрүү мөгнөд хурдалж байсан ийм одоо хурдмор байгаа. Өнгөрсөн жилийн дэлгэр хангийн уулын дахлаг хөвөр зингэл нааданд түрүү мөгнөд хурдалж байсан жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан цагаамар энэ одоо айргийн 5 дээр гараад ирсэн уршилж байгаа. Алдарт Тэнүүн говийн тэргүү хонгор азарганы хоногон эзэн Сүхбаатар ангин халзан сумын Бачргалын Чулуун батын хоногон адуу эрхийцээ зүүлээд амгахтай хурдан цагаамар одоо өмнө говь дунд говьчигт одоо том жижиг олон гуралдаан төрүүлж харагдсан ийм одоо завтай хурдан түмэн ихээ. За ингээд өнгөн дээр бол Улаанбаатар хотын хан уулдургийн Мянгамсрынгийн алтан очрын хурдан бормор хамуу хүзүүн дээр нь Дунд Баянгийн хот сумын ангин алдарт бай жаргал сайхны эрдэнэ төгсгийн үе хурлуулдаг Өмнө Баянгийн Цогцын сумын ангин алдарт бай хүүгэн дүмбэрийн хурдан бормор гараад ирсэн байгаа. За айргийн гурав дээр Дунд Баянгийн нарны хөдөлмөрийн спорт уяажтын холбооны тэргүүн Цэвэр Содмын ангуугийн хурдан холмор байгаа. Энэ хамгийн наадлаар ногоон зэжнэтэй сайхан дүмбэн цагаамар ууштай байгаа. Энэ бол одоо Төв аймгийн Баянган сумын ангин алдарт бай төгс үеийн хурдан цагаамар. За Төв аймгийн Баянган сумаас Монгол төрийн хоёр зингэл нааданд олон их насны мөр одоо төрүүлж харагдсан бай. Тэгээд за улсын хоёр зингэл нааданд 3 төрүүлсэн Цэгмэтийн хан дөржийн хурдан хангаалцсан мөр Монгол улсын мандалай бай Лувсан зэнгийн жойдоггүй хурдан хараалаг мөр Монгол улсын мандалай бай Сэрэтэрнгийн нагийн хурдан хэрмэргээ төрд одоо төрүүлж харагдсан олон сайхан төмөн их хурдан хөлгүүдийг одоо Баянган нутгаас нэрлэж болно. За ингээд үзүүрийн хэдмэр харийнхаа хэдмэрнээс одоо нэлээд иргэн болсон байгаа. Морь дэргэнгүү төлчил дурлаад байсан Төв аймгийн алтан болог сумын Отгон баатарын хурдан холмор сая харагдаад өнгөрлөө. Төв аймгийн Баянган сумын Харавдан дөржийн хурдан хэрмөр Дунд Баянгийн эрдэнэ сумын аймгийн алдарт бай Дондуин амбатын хурдан холмор нь одоо энэ гараад ирсэн уршилж байгаа. За Дондуин амбат гэдэг үеж Төв аймгийн Дэлгэр хан суманд болсон аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд их насны мөр одоо соёлон үрээ харагдуулж байлаа. Өндөр ширээдийн бүсийн уралдаанд их насны мөр одоо харагдуулж байлаа. За энэ дэлгэцний харагдаж байгаа сайхан холмор бол одоо Төв аймгийн алтан болог сумын Отгон баатарын хурдан холмор Төв аймгийн Баянган сумын ангин алдарт бай төгс үеийн хурдан дүмбэн цагаамар үзүүрийн хэдмэртэй одоо залгаж уралдаж байгаа жоохон хойшлох шиг боллоо. За үзүүрийн мөрдүүдийг тун удахгүй одоо үзэгч та бүхэндээ сайхан харуулна. За Төв аймгийн Баянган сум Монгол улсын мандалай бай Лувсан зэнгийн жойдог Монгол улсын мандалай бай Сэрэтэрнгийн Монгол улсын алдарт бай Цэрэн дэшийн Жамбал суран Балбарын сандаг дор Цэгмэтийн хан доржгээд олон сайхан эрдэм дөгс уяач эрдэнэ хурдан хурд хөдөлмөрийн өлгийн сайхан нутаг байгаа. За энэ дэлгэцний харагдаж байгаа халиумөр өнөөдрийн наадмыг ивент тэтгэн зохион байгуулж Хөвсгөл аймгийн мөрөн сумын Дордолын дэйнэмдийн хурдан халиумөр. За энэ хоёр зингэл наадмыг одоо унган 5 адуугаараа ивент тэтгэн шагнаж урамшуулж байгаа Монгол улсын алдарт бай сан нөндөө хэрлэн уйж хурлуулж байгаа. За өнгөн дээр нь бол одоо Дунд Баянгийн дэрэн сумын Мандрагийн Сусар урмын одоо одгөрлийн хурдан зэд алдсанмар гараад байсан. Эцэг талдаа Хэнтэй аймгийн Галшар сумын уршилтай ийм одоо хурданмар байгаа. За Дунд Баянгийн хол сумын ангин алдарт бай жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан цагаамар нь айргийн нүдээр гараад ирсэн бол өөрийнх нь одоо уйж хурлуулж байгаа хүүгэн нүмбэрийн хурдан мормор аман хүзүүн дээр гараад ирсэн Монгол улсын шилдэг хурданмар уралдаан жигхэд спортын мастер ганц өхийн инкол гэдэг хүү одоо унж хурлуулж байгаа юм байна. Дунд Баянгийн Адаа зах сумын ангин алдарт бай Хоёрбаатарын дөрж орлын уйж хурлуулдаг нарны хөдөлмөрийн спорт уяажтын холбооны тэргүүн ангин алдарт бай Цэвэр Содмын ангуугийн хурдан холмор айргийн 3 дээр за Хоёрбаатарын 5 гэж үе хурдан хар ногоомор нь айргийн 4 дээр гараад ирсэн уршилж байгаа. Өнгөн дээр юм бол Улаанбаатар хотын хан уулдургийн уяаж Мянгамсрынгийн алтан очрын хурдан мормор байгаа. За Дунд Баянгийн хол сумаас бол одоо ангин алдарт бай жаргал сайхны эрдэнэ төгс 2 бүгээмэртэй ирсэн хоёулан одоо сайхан үзүүр дөхөн гараад ирсэн байгааг үзэгчтэй охин харж байна. Мандрагийн Сусрормын одгөрлийн хурдан зэрлмэр арын хэдмэрнийх нь өнгөн дээр байгаа. За 3 дээр бол одоо жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан бормор нь гараад ирсэн байгаа. Нутгийн нүм мөрнийхэн бол одоо гоогоо гэдэг нэрээр нандахгүй сайн мэднэ. Хурдан хөрмөртэй хөрслөг ур зарайтай хөдөлмөрт нэгэн залуу үйтэй. За ингээд их насны мөртийн уралдааны өнгөн дээр бол одоо Дунд Баянгийн Адаа зах сумын Монгол улсын алдарт бай Дуламживын дэвшлэг агсны ажихуу ангин алдарт бай Хоёрбаатарын дөрж орлын уйж хурлуулж байгаа Дунд Баянгийн нарны хөдөлмөрийн спорт уяажтын холбооны тэргүүн ангин алдарт бай Цэвэр Содмын ангуугийн хурдан холмор гараад ирсэн
байгаа. Ам үзүүн дээр нь Улаанбаатар хотын хан уулуургийн Мягмар сүрэнгийн алтан очрын дорнод өгшөлтэй хурдан мормор байгаа. Айргийн урав дээр Дундгой аймгийн Хулцмын аймгийн алдарт яаж Жаргал сайхны Эрдэнэ төгсийн үеж хурдлуулдаг хүүгийн дүмбэрийн хурдан мормор айргийн дөрөв дээр Дундгой аймгийн Атаа цагсмын Аман нус өвөр дугаар нутагтай аймгийн алдарт яаж Хуйгбаатарын лав гэж үе хурдан харногоомор. За 6 дээр одоо Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар нь байгаа. Хамгийн заадлаар нь Дундгой аймгийн Дэрэн сумын Сосрормын одгэрлийн хурдан халдмар нь одоо шургалаа. За ингээд үзүүрийн 6 мөр бол одоо ингээд үндсэндээ холбож аваад уршилсан. За өнгөн дээр юм бол одоо Улаанбаатар хотын хан уулуургийн байж Мягмар сүрэнгийн алтан очрын хурдан мормор гараад ирсэн. Ардын төрийн их хөлсөнгөл нааданд одоо 2 ч таа төрүүлэгдсэн баха. Бага насны ядуу ялангуяа одоо даамаасаа үеж хурлуулдаг ийм одоо залуу үе. За сүүлийн 5 жил завсаргүй одоо төрийн их хөлсөнгөл нааданд уйсан үлгүүдэн айрагдад төрүүлэгсэн сайн уяа залуу бол одоо Улаанбаатар хотын хан уулуургийн Мягмар сүрэнгийн алтан очир байгаа. Хурдан мормор нь уралдаан зохионы баяр сангал наадны өнгөлөө гараад ирсэн байгаа. Хуйгбаатарын лагж үе хурдан харногоомор хамгийн ард талд нь Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар Дундгой аймгийн баруун урд тал за Өвөр хангай аймаг, Төв аймаг, Өмнө Гуй аймаг тэгээд одоо том жижиг олон уралдаан төрүүлж харагдсан ийм одоо аргагүй төрмөл хурдан сайхан дүмнэ хээ. За Эрдэнэ төгсийн үеж хурлуулдаг хүүгийн дүмбэрийн хурдан мормор одоо дааган зэндээ мандаа үеж хурлуулсан Дундгой аймгийн Мандлын хурд хаврын бүсийн хурдан мөрдийн уралдаан төрүүлгэж байсан ийм одоо хурдан мор байгаа. За Монгол улсын алдарт уяа дулам юуны дачлаг агсны ачгүй аймгийн алдарт уяа дорж орлын одоо үеж хурлуулдаг Дундгой аймгийн нарны хөлөг мөрөн спорт уяжтын холбооны тэргүй аймгийн алдарт уяа цэвэр содмын ангуугийн хурдан улмар 2 жилийн өмнө одоо Дундгой аймгийнхаа баруун бүсийн хурдан мөрдийн уралдаан Дэлгэр хангай уулын дахлаг наадам түрүү мөгнөд хурдалж байсан. За цаад талд нь бол одоо Дундгой аймгийн Дэрэн сумын нэрд уяаж Мандрагийн сусрумыг одгэрлийн хурдан зээл талдан маргааж ирсэн. Одгэрлийн Мандрагийн сусрум 1998 оны баян цагааны эдэн шиг нааданд одоо 2 даг төрүүлгэж аригдуулж ирсэн ийм одоо сайн уяаж хүн байгаа. Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар энэ одоо гараад ирсэн. Өнгөрсөн жил Дундгой аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаан төрүүлсэн. Соёлын үрээ одоо олон сумын дэгшэн бэр нааданд мөн одоо төрүүлсэн хурдан мөрдөө Дундгой аймгийн Атаа цэсмийн аймгийн алдарт яаж Хуйбаатарын лагж үе хурдан харногоомор. За Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дордолын дэнгэмдийн хурдан халиумөр Хэнтэй аймгийн Баян Гадар сумын Дамнан сүрэнгийн Баттгчийн хоног адуу энэ халиумөрний төрсөндөө халиумөр нь өнөө жил одоо Хэнтэй аймгийнхаа 2 үсийн уралдаан түрүү мөгнөд хурдалсан байгаа. За аргагүй одоо удамтай хурдан дүмнэ хээ. Энэ халиумөр одоо Хэнтэй аймгийн Баян Гадар сумын бэлзэнгэл нааданд түрүү мөгнөд хурдалж байсан. За мөн одоо Монгол улсын тодмонлоо Төвдөнгийн Батцоочийн одоо нэрэмжит Молор Эрдэнэ нааданд айрагдаж байсан ийм одоо хурдмороо завхны яруугийн 90 жилийн өмнө одоо айрагдаж байсан хурдмор байгаа. За энэ дэлгэцний харагдаж байгаа харногоомор бол одоо Дундгой аймгийн Атаа цэсмийн аймгийн алдарт байж Хуйбаатарын лагж үе хурдан харногоомороо. За Игнасны мөрдийн уралдааны өнгөн дээр одоо Улаанбаатар хотын хан уулуургийн Мягмар сүрэнгийн алтан очрын хурдан бормор нөтөлсөн хэвээрээ. Цаадлаар нь Дундгой аймгийн Хулцмын аймгийн алдарт яа Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар ам үзүүр орж ирлээ. 3 дээр Дундгой аймгийн Дэрэн сумын үеэ Сосрормын одгэрлийн хурдан зээл талцсан мөр Айргийн дөрөв дээр Дундгой аймгийн Хулцмын аймгийн алдарт яа Жаргал сайхны Эрдэнэ төгсийн үеж хурлуулж байгаа Өмнө Гуй аймгийн Цогцын сумын аймгийн алдарт яа хүүгийн дүмбэрийн хурдан мормор нааталд нь одоо Дундгой аймгийн нарны хөлөг мөрөн спорт уяжтын холбооны тэргүй аймгийн алдарт яа цэвэр содмын ангуугийн хурдан улмар гэсэн ийм одоо хэдмэр байгаа. За ингээд өнгөн дээр одоо 2 сайхан бүгэ мөр гарч ирээд одоо хөдөлсөн байгаа. Төв аймгийн Баян Анжуулсан Баян Бараат айрхан. За энэ нутгаас бол одоо Монгол улсын алдарт яа Балбарын сандаг дөржийн хурдан буурлмар улсын хоёр сингэл наадам нэг дөрөв дөрөв айрагдсан байдгийн байгаа юм. За Бараатын буурлууд аргагүй одоо хурдтай Баян Бараат нутаг бол одоо арга байхгүй одоо олон сайн уяачаад олон хурдан урд хөлөгмөрд одоо төрөн гарсан. Ялангуяа Монгол төрийн хоёр сингэл наадам хамгийн олон их насны мөр айрагдад төрүүлсэн сумдад нэлээд дээгүүр тэрэмбэлэгдэх нутаг бол одоо Төв аймгийн Баян Анжуулсан байгаа. За ингээд Төв аймгийн Баян Анжуулсан нутаг уралдаан зохионы уламжилт хоёр сингэл наадмыг өнөө жил одоо Монгол улсын алдарт яа сан нүмдүү хэрлэн болон за Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хурдан халиумөртэй Жавхлан жиргад хурдан хэр мөрөн одоо хайрагдуулж байсан. Дордолын дайн дэмнэр бол одоо засаг даргын намын газар мөрөн спорт уяжтын холбоотой хамтран ивент тэтгэн зохион байгуулж байгаа гэдгийг эрхэм үзэгчтэй ахын дахин дуулгая. За ингээд Игнасны мөрдийн уралдааны өнгөн дээр Мягмар сүрэнгийн алтан очрын хурдан мормор бүтэн биеэрээ сайхан өнгөлсөн хэвээрээ. Дундгой аймгийн Хулцмын аймгийн алдарт яаж Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар нь амын үзүүн дээр байгаа. За энэ цагаамар бол одоо аймаг болоод аймаг үсгийн уралдаан том жижиг олон уралдаандаг 30-40 дураг одоо хайрыг төрүүлээд байгаа. Ийм одоо хурдан сайхан дүмнэ хэ. Тэргүй хонгорын унган эдсэн Бачиргалын Чулуунбат гэдэг залуугийн унган адуу байгаа. Айргийн урав дээр гараад ирсэн хулмар бол одоо Дундгой аймгийн Атаа цагсмын аймгийн алдарт яаж Даштны Хуйбаатар гэсний унган адуу. За Дундгой аймгийн нарны хөлөг мөрөн спорт уяжтын холбооны тэргүй аймгийн алдарт байж цэвэр содмын ангуугийн хурдан хулмараа Дундгой ангийнхаа баруун бүс нэг одоо төрүүлж ирсэн их багнаатанд бас л одоо олон төрүүлж харагдсан хурдан мөр байгаа. Сосрумын хот төрлийн хурдан халдсан мөр их багнаатанд бас одоо 10 гаруй харагдаад төрүүлсэн мөр байгаа. Хамгийн ард талдны бадуу хүүгийн дүмбэрийн хурдан мөр Дундгой аймгийн Төвийн бүс Мандлын хурдан уралдаанд одоо 3 жилийн өмнө бас одоо төрүүлж байсан. Дааган зэндээ мандаа нэгэн үе одоо хойч хурлуулдаг байсан ийм одоо хурдан мөр байгаа. За ингээд Төв аймгийн Баян Анжуулсан нутаг уралдаан зохионы уламжлалтын шилжин явах цомын төлөв хадагны баяр
Цингэл наадмын хурдан ихэнсний мөрдийн уралдааны хөнгөн дээр 48 номертой марцсан 2 бүгээмэр хоёулаа одоо гарч ирээд хөтөлсөн байгаа харагдах юм да. За ингээ хамгийн ардалд нь 24 номертой өмнө вангийн зохицын сумын ангин алдарт үед хүүгийн нүмбэрийн хурдан мормор байгаа. Өмнөний ширгалгаа байсан Монгол улсын алдарт үе цолтонд бас л одоо тун ойрхон яваа үеч бол одоо хүүгийн нүмбэр байгаа. Хурдан морморыг нь одоо энэ аман үзүүн дээр яваад хурдан цагаан мөрний эзэн ангин алдарт үе жаргал сайхны Эрдэнэ төгс одоо үеч хурдлуулдаг. Эрдэнэ төгс алдартыг хурдан хөрмөрөөр нь үзэгчтэй авахын сайн мэднэ. Өнгөрсөн жил говийн мөсийн хурдан мөрдийн уралдаанд хөрмөрөөр дөрүүлгээд давхар ягаар Монголын мөрдийн спорт үеийн холбооны 22 жилийн ам бэр зингэл наадад мөн одоо дөрүүлсэн. Өнгөрсөн жил улсын наадад хурдан цагаан шүтлэнгээ айрагдуулсан. Говийн мөсийн шиг наадад мөн одоо цагаан шүтлэнгээ давхар ягаар айрагдуулсан. За улс хэрэзэрган бол одоо говийн мөсийн хурдан мөрдийн уралдаанд 15 онд айрагдуулсан. Шүтлэн улсын наадад аман үзүүнд дурдлуулсан. Жаргал сайхны Эрдэнэ төгс гэдэг үеж аваагүй болохоос алдарт биечин гэрэн битээ ийм одоо сайхан залуу үе. За ингээд үзүүрийн тавтанмар арийнхаа мөрдөөс одоо нэлээд зэрэгхэн болсон байгаа. За ингээд аргагүй одоо нэлээд хол тасарсан учраас манай зураглагч бол одоо арын мөрдүүдийг сууж харуулах боломж одоо жаахан овсгон байгаа шиг байна. За ингээд уралдаан зохионы уламжлалт үеэр Цингэл наадмын хурдан ихэнсний мөрдийн уралдааны үзүүрийн тавтанмар бол одоо ингээд тасарсан. Энэ тавтанмарны чухам одоо аль нь дөрүүлж аль нь намаа үзүүлж аль нь одоо хайрагдсан баг юм. Хэдхэн мөчийн дараа бүгдээрээ харин хамгийн ардалт нь одоо Монголын шилдэг хурдан уралдаан жигүүд спортын мастер ганц үхийн инколтын унж хуралдуулж байгаа. Жаргал сайхны Эрдэнэ төгсийн үеж хуралдуулж байгаа. За өмнө гангийн зохицын сумын ангин алдарт үеж хүүгийн нүмбэрийн хурдан мормор байгаа. Дунд гангийн дэрэн сумын мандрагийн сусрын од гэрлийн хурдан халдсан аргийн дөрөвдөр дунд гангийн уяшти холбооны дэргүүн цэвэр зодмын ангуугийн хурдан хулмарыг ангин алдарт үеж хоёг баатын дөр чорол үйж хурдуулж байгаа. Айргийн урагдаар дунд гангийн хулцмын ангин алдарт үеж жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар ам үзүүн дээр за өнгөн дээрээ Улаанбаатар хотын хан уулуурны үеж Мягмар сүрэнгийн алтан очрын хурдан бормор одоо хөтөлсөн хэвээрээ. За хоёр бүгээмэр арийнхаа мартаас одоо чаахан одоо тасрамаар өнгөтэй одоо явчлаа. Арын урдан мөрнийхэн өнгөн дээр дунд гангийн дэлгэр хангаас сумын явгол дунд гангийн нарны хөлөг спорт эрдэнэ холбооны тэргүүн ангин алдарт үеж цэвэр содмын ангуугийн хурдан хулмар байгаа. За хоёр цагаамар одоо ер нь холдох нэ. За өнгөний цагаамарч өнөөдрийн наадмаас л одоо хурдан багаамар байна. Арийнхын цагаамар ер нь их баг нааданд олон дөрвөлж харагдсан. Аргагүй одоо буйртай хурдан өмнөхэ. Улс болоод улсын мөсийн уралдаанд л одоо харигдад дөрүүлээг байгааг эс тооцсон бол одоо аймаг болоод аймаг үсгийн уралдаан тэгээд их баг нааданд арга байхгүй одоо олон дөрвөлж харагдсан 40 гаруй айраг дөрвөлтэй ийм одоо хурдан мөр байгаа. За ингээд Мягмар сүрэнгийн алтан очрын хурдан мормор өнөөдрийн баяр нааданд дөрвөл дунд гангийн холцны ангин алдарт үе жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар аман хөзөнд дурдлаа. За зэрийн янзаг шиг зассан шагаа шиг хурдан цагаамар говь нутгаас ирээд аман хөзөнд дурдлаа. Айргийн гурав дунд гангийн атаацаг сумын явгол төв ангийн баян мөнжөө сумын яриад ангин алдарт үе хоёг баатын дөр чордын үеж хурдуулж байгаа. Дунд гангийн нарны хөлөг мөрөн спорт уяшны холбооны тэргүүн ангин алдарт үе цэвэр содмын ангуугийн хурдан хулмар хурдаллаа. Айргийн дөрөв дунд гангийн дэрэн сумын сосролын од гэрлийн хурдан халдсан мөр хурдаллаа. За айргийн тав юмар гарсан цагаас их сайхан дархан дурлцсан дунд гангийн хулцмын ангин алдарт үе жаргал сайхны Эрдэнэ төгсийн уйсан өмнө гангийн цогцын сумын ангин алдарт үе хүүгийн нүмбэрийн хурдан мормор хурдаллаа. За 12 онд одоо богд талтар соёолонго улсын хэр Цингэл наадан төрүүлгээ давхар ягаар одоо төвийн мөсийн шиг наадан төрүүлгэж байсан хүүгийн нүмбэр үеч хурдан морморын уралдаан зохионы нааданд айргийн давд дурдаллаа. За 6-д бол одоо гарсан цагаас эхэлж бас одоо сайхан хөдөлж уралдаад байсан Төв ангийн алтан булаг сумын үеж Отгон Баатрын хурдан хулмар одоо хурдлан орж ирж байгааг үзэгчтэй охин харж байна. 60 номертой мөрдсөн хулмар морд одоо дөнгөж ирэнгүүд одоо хэсэг сайхан хөдөлж уралдсан хуурандлагой хулмар 6-д дурдаллаа. За 7-гийн мөрийг бүгдээрээ харъя. Энэ наадмыг ивент тэтгэн зохион байгуулж Хөвсгөл аймгийн мөрөн сумын Дордолын дэйн нэмдийн хурдан халиу мөр урдаллаа. За халиу мөрч арга байхгүй одоо хурдан мөрөлдөө. Энэ наадмыг мөн одоо ивент тэтгэн зохион байгуулж Монгол улсын алдарт үе сан дүндүү хэрлэн алдарт үеж ордуулдаг. За хэрлэн алдартын улсын алдарт үе цолны медаль баяр Цингэл наадам унган нутаг Өвөр хангийн ангийн Баян улс суманд 8 дугаар сар зохион байгуулагдахаар болсон. За энэ бол одоо Төв ангийн Баян мөнжөө сумын 10 дөржийн хурдан хайрмор. За ард тал дээр нь одоо Хоёг баатрын дөрж орлын хурдан ногоомор нь орж ирлээ тархин дурлаад байсан. За тархин дурлаад байсан төрсөндөө Хоёг баатрын тав дөрж алдартын хурдан ногоомор ихо 10-ийн багцаагаар одоо орж ирлээ. За гарсан цагаас их сайхан тархин дурлсан ба. Мэдэн одоо Торонкайхан талдаа тамир нараа багцсан болоо та. За 11-д одоо дунд гангийн Эрдэнэ талаас сумын ангин алдарт үе Доннын Гамбатын хурдан хулмар орж ирлээ. Сумандан бос одоо төрүүлж байсан юм мөр байгаа. За энэ алгамар Төв ангийн өндөр ширээ сумын Дарь сүрэнгийн хурдан алгамар намайг Дундгой аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт ээж Мандрагийн сосор бүрний хөв од гэрэл гэж хүн байна. За хурдан зээрдмөрний удам өгшлийн талаар амжилтын талаар. За удам өгшлний манай яг өөрөө унгаа одооны мордөө. Эцэг нь гал шарын тийм зартаа хүрээд зургаас. Их нь одоо яг манай өөрөө үндсэн одоо би яг дээдлийг мэдэх байна. За амжилт нь. Амжилт нь баг нааданд 7 орсон дөө. Намайг Дундгой аймгийн
болцсон байж жаргал сайхан эрдэнэ төгсгдөг. За хурдан борморны амжилтын талаар. Энэ бормор энэ таваар ордог бормор өмнө говийн цогцсон юм яач хүүгийн дүмээрээ бормор хинжилэл над дээр ч өмнө нь яатах гэжсэн. Гэхдээ олон наадамтлаа хэрэгтэрсэн. Удам өгслийн. Удам өгслийн би одоо сайн мэдэхгүй. Энэ загалмар бол Скватер аймгийн халдсан сумын Бач Бачаргал гэж манай найз юм гадаа миний загалмар ам үзсэн. Тий. Угар дундгой даацах баян үнжүү суманд жижээд аймгийн алдартай ятарч харсан. За хулмөрний удам өгслийн талаар танилцуулаач. Хулмөр унган морь манай нэг саарл зэрэгний төлөө гоё. Энэ манай дундгой нарны хөлгөөжтэй холбооны тэргүүн цэвэрлэн ганх бах юм байгаа маа. За хулмөрний амжилт. Амжилт нь ч одоо аймгийн хяналтаар эдгэр хангаа болон дөржнэг төрүүлсэн. Тэгээ өөр зураг олсон сумд гар бол. За баярлалаа. Намайг Улаанбаатартын хаан улдэр гэвэч Мягмар сүрэнгийн Алтай очир гэдэг хүн байна. За борморны удам өгслийн талаар танилцуулаач. Энэ бормор доронтол гаралтай морь гэдгийг 2-3 дамжиж над дээр ирсэн морь. Яг нарийн удам өгслийн сайн бас мэддэг. За борморны амжилтын талаар хэдэн хэрэг төрөв авч байна? Ер нь битүү мороо багагна адамд л 1-2 төрүүлж харагдсан. Ачиг мөнгөний өчөө гэж хэлсэн ба. Тэгээ 2 сая төгрөг би хонгон дээр би хонгон дээр 7 настай дээр би давхар айлгаж байгаа ба. Хоёрт нь болохоор сая төгрөг бас л миний хонгон мөрдөө Скватер аймгийн асуцны даатгалын төрсөн дүү азрын төл халтар бүр соёлмөр өгч байгаа ба. Гуравт болохоор 500,000 цаас бас л манай энэ тань дэмдий таргангад 3 төрөсөд цагаатарны төл миний бас онгон бормор өгч байгаа маа хөнгөцсөн байгаа шүү. Дөрөвт болохоор Хинтээ аймгийн Батнар сумын Мянган адуутай өндөр басан гэж хүн байт юм аа. Тэр үний сник авсан гидсэн дээр дүрэг өгч байгаа. Дээр нь Маруу уртаны төвчдгийн залуучуудын холбооны хүн 400,000 цаасаар ивент хийж байгаа шүү. Тавд болохоор миний бас хоёр талаас олсон тойруулах дааг байгаа. Тэгээд энэ дээр нь бас манай Монголын хамгийн залуу хам лам маань Батцрын лам маань 300,000 төгрөг дээр нь би онгон дагаа бас өгч байгаа юм шүү. За тэгээд 6-аас 20 хүртэл нь бай шагналт нь болохоор 10 хүртэл 100,000 төгрөг өгч байгаа. 20 хүртэл 50,000 төгрөг. Бүх мөр байтай очиж байгаа учраас ард түмэн сэтгэл хангалуун энэ наадмыг үзэж сонирхсон байхаа гэж би бодож байгаа шүү. За баярлалаа. Unjuk hati dari satu ni, betul masih bertingan. Betul masih bertingan. Betul bertingan. Aku buat ini bagi unjuk seni dan terjun hoda. Lagi indra tangguan dari seni hati terkasih. Ayin da umurun tezun tumbayin bara triya chitta sona sa sa shi arasun kujude nasi ismi urku chakko suntari rasun chitta hukude erte nayin jin sunmen mertodi khambagin aslan nisrte arungi shinjitte hodun ayir chitte honshingur hushutai 어때 다른 노트다 hortun 신진 바른다 보이는 신 소든다 소들은 작건다 동그래 한번때 다른 사람들 때 흔기 신나자 때 흐트러들은 돌아대 동그는 작품대 흥분자 흥분대 날 사람들이 대신자 흥분해 때 저런 저런 덕덕덕덕 좋은 덕덕덕 아까 저런 덕덕덕이 아닌데 신들이 듣기 알까 헛동무도 보네 아따 다들 막 나가라 이스키 여름이 듣자도 걸릴 때를 아세마라 어찌마로 가라 조금 혼자 도든 것도
За энэхүү Төвангийн Баян Өнжөө сумын нутаг уралдаан зохионы уламжлал баяр цэнгэл наадмын хурдан эхнэсний мөрдийн уралдаан төрүүлж харагдсан хурдан хөдөлгөөдийн алдар цолыг хурдан хулмроо өнөөдрийн наадамд 11 дурлуулсан Дундвангийн Эрдэнэлээ сумын 30-гийн хөндийгөр нутагтай ангин алдар туяаж Дондвын Амбат одоо дуудаж алдаршууллаа. За ингээд төрүүлж харагдсан мөрдийн цолыг дуудаж шагналыг гартуулан өгж байна. Түрүү мөнгөний турдалсан Улаанбаатар хотын хан уулуургийн Мягмар сүрэнгийн алтан очрын хурдан мормор Аман үзүүн Дундвангийн хурд сумын ангин алдар туяаж Жаргал сайхны Эрдэнэ төгсгийн хурдан лагаамар айргийн гурав дотоод Дундвангийн нарны хөлөг мөрөн спорт уяжтын холбооны дэргүүн ангин алдар туяа цэвэр содмын анхуугийн хурдан холмор за айргийн дөрөв Дундвангийн дэрэн сүмийн сосролмын од гэрлийн хурдан дээр талцмар айргийн тавд Өмнөвангийн зөвхөн сүмийн ангин алдар туяа хүүгийн дүмбэрийн хурдан бормор одоо тус сурталлаа. За ингээд Монгол улсын алдар туяа сан нөндөө хэрлэн өнгөрсөн жил одоо хурдан хонгор азрынхаа тул унган хонгор азрыгаан дөрүүлгэж өнөө жил инхүү одоо уралдаан зохионы баяр цэнгэл наадмын хурдан эхлэсний мөрдийн уралдаанаар амжилттай сайхан одоо зохион байгууллаа. За хэрлэн алдарт бол одоо өөрийн унган 5 адуугаар одоо шагнаж урамшуулж байгаа. Түрүү мөрийг одоо хурдан хонгор азрынхаа тул 7 насны одоо эхнэсний мөрөөр шагналлаа. Аман хүзүүний мөрийг мөн одоо өөрийн унган хурдан соёлон мөрөөр одоо шагнаж урамшууллаа. За гэх мэтлэн одоо өөрийн унган дугуй хүрээтэй задгай үйлэн намагтай 5 адуугаар шагнаж урамшуулсан бол мөн одоо Хөвсгөл аймгийн мөрөн сумын дорд талайн дайн нэмдэгдэг залуу түрүү мөрийг одоо 2 сая төгрөгөөр, аман хүзүүний мөрийг сая төгрөгөөр, за 3 турталсан мөрийг 800 мянган төгрөгөөр, за 4-ийн мөрөг 5-ийн мөрийг бол одоо Монголын мөрөн уралдааны уламжлал шинжилгээ хөтөлбөөнийхэн бас одоо хувийн зүгээс одоо мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. За Монгол улсын алдар туяа сан дөндөө хэрлэн бол одоо дан азарган адууны амжилтаар улсын алдар туяа золны болцол хангасан. За бас нэгэн одоо содон одоо түүхийн эзэн бол яахан аргагүй Өвөрхөн аймгийн Баян улс сумын уул Төвангийн Зэрэглэн сумын яриад Монгол улсын алдар туяа сан дөндөө хэрлэн байгаа. За өнөөдрийн хоёр цэнгэл наадмыг ийхүү одоо унган 5 адуугаар шагнаж урамшуулсан бол за Хөвсгөл аймгийн мөрөн сумын дорд талайн дайн нэмэд мөн одоо хувийн зүгээс мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Учир нь бол одоо 17 оны уралдаан зохионы баяр цэнгэл наадам дорд талайн дайн нэмдийн хурдан хонгор азраган түрүү мөнгөний дурдсан тэр хонгор азрагыг Монгол улсын алдарт яа сан нөндөө хэрлэн үйсэн. За мөн одоо хэрлэн алдартын өөрийнх нь одоо хурдан хонгор азрагны төл ийм одоо хурдан дүмэн их бай. За энэ утгаараа бол одоо Монгол улсын алдарт яа сан нөндөө хэрлэн болон дорд талайн дайн нэмд нар ийхүү уралдаан зохионы баяр цэнгэл наадмыг ивент тэтгэн зохион байгууллаа. За энэ жил одоо хурдан мормороо дөрүүлсэн Улаанбаатар хотын хан уулуургийн ариад Мягмар сүрэнгийн алтан очир гэдэг залуу эрэг жилийн уралдаан зохионы баяр цэнгэл наадмыг алдан ёсоор одоо зохион байгуулах шилжин явах цомын эзэн одоо болсон байна. Уралдаан зохиолж алтан жараа хадаг зөөсөн алтан азрагыг дандаа алтмар төрүүлж алтан медалаар авсараад жил хадгалаарэ. Би энэ жил нэг жил 365 онд энэ цомын миний би хадгалсандаа их үе ингэж бодож байгаа шүү. Энэ жил надад олон сайн хурдаадууд төрж байгаа учраас та дахиад дандаа хурдаадууд төрүүлээрэй. За баярлалаа. За өнөөдөр манай Баян Өнжөө сумын уралдаан зохионы уламжлалт болсон энэ сайхан наадам маань зуны энэ сайхан өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлж байна. Тэгээ өнөөдрийн уралдаанд газрын 23 хурдан мөр дөрж тоосоо өргөлөө. Тэгээд манай энэ уралдаан маань болохоор жил болгон төрүүлсэн мөрний эзэн нь одоо дараа жилийнхаа наадмыг сумынхаа морин спорт уяачдын холбоо Сагдаргын хамгийн газартаа ингэж хамтран зохион байгуулдаг, шилжиж явдаг ийм цомтой сайхан наадам байгаамаа. Тэгээд энэ наадамд оролцож хүрэлцэж ирсэн уяач нартай бүгдэнд нь сайхан цусаараа агт мордын хурдан байгаараа гэж хүсье өрөөё. За ийхүү эрхэм үзэгч та бүхэндээ Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон телевизтэй хамтран Төвангийн Баян Өнжөө сумын нутаг уралдаан зохионы уламжлалт баяр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй.